Эрдмийн эхлэл ерөнхий боловсролын сургууль. Дэлхийн Монгол иргэнийг бэлдэнэ. Манай сургуулийн мэдээлэл технологийн хичээлийн хувьд бол 3-аас 5 дугаар ангийн хичээлийн онцлогтой хичээлдэг байгаа. За 3-аас 5 дугаар ангид бол манай сургууль бол кодчлалын хөтөлбөрийг бол хэрэгжүүлдэг. Яагаад кодчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг вэ гэхээр ирээдүйн мундаг IT инженер программистуудыг бэлтгэхийн тулд суур шинжлэх ухааны хэл нь бол өөрөө код байдаг. Компьютерийн кодчлалыг тухайн сурагч маань суралцсанараа компьютерийн хэлээр ярьж чаддаг болно. Компьютерийн хэлээр ярина гэдэг нь өөрөө компьютер дээр янз бүрийн програм зохиох, аппликейшн бичих, меню тоглоомыг зохиодог тийм бүтээгч хүн болж төлөвшөж байгаамаа. 2030 он гэхэд ажлын байран дээр бол ирээдүйд бол та ямар нэгэн програмчлалын хэл, кодны мэдлэгтэй байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа учраас манай сургуулийн сурагчид бол ерөнхийдөө бол програмчлалын хэлний мэдлэгийг маш сайн эзэмшээд өөрийн гэсэн бүтээлтэй төсөлтэй болоод төгсөж байгаа нь манай сургуулийн том давуу тал байгаа. За 3-аас 5 дугаар анги дээр ингээд хүүхд бол ингээд кодчлалын анхан шатны суурийг суралцсанараа 6, 7, 8, 9 багцлах ангид ороод явснараа HTML, CSS хэлэн дээр жижиг төслүүдийг хийх хэмжээний чадвар суулцдаг гэсэн үг. 16 даалгаврыг хийгээд яг энэ үеийг бол бид нар амжилттай давсан гэсэн. За наваг Тэмүүжин гэдэг Эрдмийн их сургуулийн 11 ангид суралцдаг. Миний явж байгаа чиглэл бол full stack хөгжүүлэгч. Тэгээд би full stack хөгжүүлэгч болохын тулд хичээлийн чөлөө цагаараа сургуулийнхаа кодчлалын дугуйланд хамрагдаад HTML, CSS, JavaScript гэх веб хөгжүүлэгч хэлүүдийг бас C++ гэх хэлийг давхар сурсан. Энэ хэлүүдийг сурснараа би гадаад дотоод их сургуулиудад тоцрогдохооргүй суралцах мэддэг чадвартай болсон. Манай сургуулийн эрхэм зорилго бол дэлхийн Монгол иргэнийг бэлдэн гэсэн зорилгоор бид бүхэн ажилладаг учраас энэ дэлхийн мэдээлэл технологийн боловсролоос аль болох хоцрохгүйгээр хөл нөлөөлөл нь алхахын тулд өөрөөсөө 3 дугаар ангиас эхлүүлээд кодчлалын хөтөлбөрийг сургалтандаа хэрэгжүүлээд амжилттайгаар нэвтрүүлээд суралцаад хүүхдүүдэд хөгжүүлээд явж байна.